Өмнө нь тулгарсан бэрхшээлийг сэтгэлийн тэнх зориг тэмүүллээрээ даван туулж буй хүүхдүүдийг энэ чадах болов уу гэх томчуудын эргэлзээ нь хүүхдийн өмнө бас нэгэн саад бэрхшээл үүсгэдэг. Тэдэнд итгэх бидний итгэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэдлэг боловсролтой болгох асар том үүрэг юм. Тэднийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах нь та бидний үүрэг үлээ. Сайн байцгаана хүүхдүүдээ. Хичээлийнхээ хэрэгслийг бэлдээд дэлгэц рүүгээ ойртон суугаарай. Бидэнд монгол хэлний дэвтэр, шинэ үгийн дэвтэр үзэх хэрэг болно. Өнөөдөр энэ хичээлийн сэдэв сургамжтынхийн утгыг ойлгох гэсэн сэдэв байна. За бид энэ хичээлээрээ эрдэм сурсан гэсэн нэг жижиг эхийг уншаад утгыг ойлгож ярилцах юм байна. За энэ хэд бидний утгыг хараахан ойлгож мэдэхгүй шинэ үгнүүд байгаа. Энэ үгнүүдтэйгээ танилццгаая. За, илээ жогчог гэсэн хоёр шувын ихэд маань гарна. Жогчог, илээ гэдэг хоёр шувыг та нар мэдэх үү? За, тэгвэл одоо бүгдээрээ ямар шув байдгийг нь мэдэж авцгаая. За, жогчог уншия. Болжмроос арай том биштэй жижигхэн шув. За, ийм шув байдаг юм байна. Илээ. Хорхой шавж жижиг амьтдаар хоололдог махчин шув. За, дараагийн үг нь эрэм тал. Цэлгэр, уудам, тал газрыг эрэм тал гэдэг юм байна. Дараагийнх нь үг уйггүй оролцсоор. За, энэ ямар утгатай үг вэ гэхээр амралтгүй, залхууралгүй, зөвхөрлөлтгүй оролдох гэсэн утгатай үг байна. Дараагийнх нь үг янцгаах. За, адуу ижил сүргээ ирж хайхдаа хангид луртаар дуугаргахыг янцгаах гэдэг юм байна. За, ингээд шинэ үгийнхээ дэвтэрт энэ эдгээр үгээ бичиж авцгаая. За, хүүхдүүдээ. Ихэд гарах хоёр шувуу маань энэ байна. Энэ бол жогчог. Болжмроос арай том биштэй ийм жижигхэн шув байна. Илээ. Илээ бол жижиг амьтдаар хооллдог ийм махчин шув гэсэн. Жогчгоос бол биеэр том ийм хоёр шув байна. А мөн энэ ихэд эрэм тал гэж гарч байгаа. За, эрэм тал гэдэг нь бол ийм одоо зах хязгааргүй уудам талыг эрэм тал гэж нэрлэдэг байна. За, ингээд хүүхдүүдээ багш нь ихээ та нарт уншиж өгье. Та нар анхааралтай сонсоорой. Эрдэм сурсан нь. Эрт цагт илээ жогчог хоёр эрдэм ном дуу сурахаар алсыг зорин явжээ. Нисэн ниссээр зорьсон газраа хүрч гин. Тэгээд эрэм их талд нэгэн чулуун дээр сууж эрдэм сурч эхэлжээ. Гэтэл илээний нойр нь хүрээд унтаад өгчээ. Энэ хугацаанд жогчог уйггүй оролцсоор маш их зүйл сурч авчээ. Харин илээ гинт сэртэл ихээсээ төөрсөн нялх унганы янцгаах дуу сонсогдож гин. Илээ зөвхөн түүнийг л сурчээ. Ийхүү жогчог их зүйл сурч олон янзаар дуугарч байхад илээ зөвхөн унах шиг дуугардаг болсон гинэ. За, энэ ихэд юуны тухай өгүүлсэн байна? Илээ жогчог хоёрын тухай гарч байна. За, одоо тэгвэл бүгдээрээ багштайгаа хамтраад өгүүлбэрээр нь утгыг ярилцаад уншаад явъя. За, эрдэм сурсан гэсэн нэртэй их байна. За, уншия. Эрт цагт илээ жогчог хоёр
эрдэм ном дуу сурахаар алсыг зорин явжээ. Нисэн ниссээр зорьсон газраа хүрч гин. За энэ хэсэгч юуны тухай өгүүлж байна хүүхдүүд ээ? Зүйтэй. Илээ жогчог хоёр эрдэм ном дуу сурахаар алсыг зорин ниссэн тухай өгүүлж байна. Мөн нисэж зорьсон газраа хүрсэн байна. За цааш нь уншъя. Тэгээд ээрэм их талд нэгэн чулуун дээр сууж эрдэм сурч эхэлжээ. За ингээд ээрэм их талд нэгэн чулуун дээр суугаад эрдэм сурч эхэлсэн байна. Бидний нөгөө шинээр утгыг мэдэж авсан ээрэм их тал гэдэг үг маань энд байна. Улаан өнгөөр багш нь тодруулаад өчтсөн байна. Ээрэм их тал бол зах хязгааргүй өргөн уудам талыг хэлдэг гэсэн гэж мэдэж авсан бид нар. За тэгвэл цааш нь уншъя. Ингээд эрдэнэ ном сурч эхэлсэн байна. Гэтэл Иléний нойр нь хүрээд унтаад өгчээ. Энэ хугацаанд чогчиг уйггүй оролцсоор маш их зүйл сурч авчээ. За энэ хэсэгт юуны тухай өгүүлж байна? Зүйтэй. Илээ нойр нь хүрээд унтаад өгсөн байна. Гэтэл жогчиг уйггүй оролцсоор гэсэн нөгөө бидний шинээр мэдэж авсан үг маань энд байна. Уйггүй оролцсоор маш их зүйлийг сурж мэдэж авсан гэж байна. Уйггүй оролдох гэдэг маань юу гэсэн үг гэлээ хүүхдүүдээ? Ихсэ. Хичээл зүтгэл гаргаж залхуурахгүй, зөвхөрөхгүй оролдохыг уйггүй оролдох гэж мэдэж авсан. За одоо цааш нь уншъя. Харин Илээ гинэт сэртэл ихээсээ төрсөн нялх унганы янзгаах дуу сонсогдож гин. За ингээд Илээ гинт сэртэл яасан бэ нү? Ихээсээ төрчихсөн нялх унганы янзгаах дуу сонсогдсон байна. За янзгаах гэдэг үгийг бид нар мэдэж авсан. Энэ бол ижлээ ирсэн адуу уртаар дуугарахыг хэлдэг. Хангинтал дуугарахыг тийм ээ. Чанга дуугаар ингэж дуугарахыг янзгаах гэж мэдэж авсан. За ингээд Илээ гинт сэрсэн чинь нөгөө унганы дуу сонсогдсон. Энийг л сурч авсан байна. Илээ зөвхөн түүнийг л сурчээ. За ингээ ганцхан янзгаах дууг л сурсан байна унганы. Ийхүү жогчог их зүйл сурч олон янзаар дуугарч байхад Илээ зөвхөн унаг шиг дуугардаг болсон гин. Ийхүү яасан гэж байна? Жогчог бол маш их зүйлийг сураад олон янзаар дуугарч сурсан байхад Илээ зөвхөн унаг шиг л дуугарч сурсан байхад ээ. За ингээд бүгдээрээ ихээ уншаад ойлгоод утгыг ойлгож мэдэж авлаа. Одоо та нарт багш нь танараас асуулт асууна. Та нар ойлгосон зүйлээ ихээс ойлгож авсан зүйлээ хариулах нэ. За асуултаа уншаарай хүүхдүүдээ. Илээ жогчог хоёр ямар зоригтой алсыг зорьсон бэ? Юу гэж бодож байна хүүхдүүдээ? Их сайн байна. Эрдэм ном дуу сурахаар алсыг зориод ээрэм их талд очсон. За сайн байна. За цааш нь дараагийн асуулт. Илээ жогчог хоёр ээрэм талд очиод юу хийсэн бэ? За та нар сайн мэдж байгаа тийм үү? Жогчог бол дуу сурахаар уйггүй оролцсон. Илээ болохоор нойр нь хүрээд унтаад өгсөн. Жогчог тэгвэл юу сурсан бол? Маш олон янзаар дуугарч сурсан. Сайн байна.
илээ юу сурсан бэ? Ганцхан унах шиг л дуурч сурсан. За одоо хүүхдүүдээ илээ жогчог хоёроо бүгдээрээ дүгнэж ярилцъя. Илээ жогчог хоёр талд очоод юу хийсэн бэлээ хүүхдүүдээ? Зүйтэй илээ бол унтсан. Харин жогчог уйггүй оролцсон. За илээ унтсан учраас юу сурсан бэлээ? Ганцхан зүйлийг л сурсан. Харин жогчог уйггүй оролцсон учраас маш олон зүйлийг сурч мэдэж авсан. За эндээс бүгдээрээ харцгаая. Илээ бол унтсан учраас ганцхан зүйлийг сурсан. Гэтэл жогчог уйггүй оролцсон маш олон зүйлийг сурч мэдэж авсан байх нэ. За ингээд эндээс дүгнэлт хийгээд та нар энэ ихээс ямар сургамж авсан бэ хүүхдүүдээ? За одоо хүүхдүүдээ эндээс харцгаая. Илээ унтсан учраас ганцхан зүйлийг сурсан. Жогчог бол уйггүй оролцсон. Тийм учраас маш олон зүйлийг сурч мэдэж авсан гэдгийг бид нэр ойлгож мэдэж авлаа. За ингээд энэ ихийг уншаад та нар ямар сургамж авсан бэ? Сайн эргэцүүлэн бодоорой хүүхдүүдээ. Эрдэм ном аливаа зүйлийг сурч мэдхийн тулд уйггүй хичээл зүтгэл хэрэгтэй гэдгийг ойлгож мэдэж авлаа. Харин илээ шиг залхуураад унтаад байвал их олон зүйлийг сурч мэдэж авч чадахгүй нэ гэдгийг ойлгож мэдэж авлаа. За манай монголчууд эртнээсээ эрдэм мэдлэгийг дээдэлж шүтэж ирсэн ард түмэн иймч учраас эрдэм сурахтай холбоотой маш олон зүйрцсэн үг байдаг. Эдгээрээс хүүхдүүд та нартайгаа уншиж утгыг ярилцахаар багш нь хэдэн зүйр үг сонгож авсан байна. Уншицгаая. За дуслыг хураавал далай. Дуулсныг хураавал эрдэм гэж. За энэ юу гэсэн утгатай зүйр үг юм болоо? Хүүхдүүд та нар бодоорой. Дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм. За энэ зүйр үгийн утга нь өчүүхэн жижиг зүйлээс одоо далай шиг их ариун зүйл болж хураагддагтай адилхан дуулсан, мэдсэн, сонссон зүйлээ мартахгүй байнга санаж байх юм бол тэр бол эрдэм болно гэсэн утгатай үг байна. За уулын чимэг мод, улсын чимэг эрдэмтэн. За энэ юу гэсэн утгатай үг юм болоо хүүхдүүдээ? Сайн байна. Уулын чимэг бол мод байдаг бол улс орны чимэг нь эрдэм номтой хүмүүс байдаг байна. За цааш нь уншъя. Идээр биеийн чимхээр эрдмээр бие чим. За энэ зүйрүүгийн утга бол эд баялгаас илүү эрдэм номоор биеийн чимээ гэсэн утгатай. Эрдэм ном чухал юм шүү гэсэн утга байна. За эрхийг сурахаар бэрхийг сур. За энэ бол эрхэлж залхуурахыг суралгүй эрдэм мэдлэгийг ажил хөдөлмөрийг сураа гэсэн утгатай ийм зүйрэг байна. Дараагийн зүйрэг уншъя. Эрлийг сургаар олдог. Эрдмийг хичээлээр сурдаг. За энэ зүйрүүгийн утга бол аливаа ирж хайсан зүйлээ асууж сурж олдог. Харин эрдэм мэдлэгийг бол хичээл зүтгэлээр сурж мэддэг юм а гэсэн утгатай үг байх нэ. За ингээд бидний өнөөдрийн уншсан эрдэм сурсан
эхийн гол утга санаатай бол энэ зөөрөгийн утга бол тохирч байна. За ингээд хүүхдүүдээ эдгээр зүйр цэцэн үгээ дэвтэр дээрээ бичиж авцгаая. За хүүхдүүдээ гэрийн даалгавраа өгье багш нь зүйр цэцэн үгийнхээ утгыг сайн ойлгож аваад гэртээ цээжлээрэй. Хичээлдээ идэвхтэй оролцсон хүүхдүүд та нартай баярлалаа. Баяртай хүүхдүүдээ. Өмнө нь тулгарсан бэрхшээлийг сэтгэлийн тэнх зориг тэмүүллээрээ даван туулж буй хүүхдүүдийг энэ чадах болов уу гэх томчуудын эргэлзээ нь хүүхдийн өмнө бас нэгэн саад бэрхшээл үүсгэдэг. Тэдэнд итгэх бидний итгэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг мэдлэг боловсролтой болгох асар том үүрэг. Тэднийг боловсролын үйлчилгээнд тэгш хамруулах нь та бидний үүрэг үлээ.